Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдөр 25 оны 9 сарын 30-ны мигмар гараг. За өнөөдөр бол бид бүхний мэдээж байгаачлан Америк нэгдсэн улсын холбооны засгийн газрын 2025 оны санхүүгийн жил дуусж байгаа. За ийм өдөр. За Конгресс жил бүрийн 9 сарын 30-наас өмнө дараа жилийн төсвөө хэлэлцэж баталж удмаар 10 сарын 1-ээс эхлэн төсвийн шинэ жил эхлэх ёстой. За өнөөдрийн хувьд бол Конгрессийн хувьд 26 оны төсвийн хуулиа баталж чадалгүй ийхүү. За энэ санхүүгийн жил үндсэндээ дуусч байна. Өнөөдөр шөнө 12 цаг 00 минутаас эхлэн холбооны засгийн газар санхүүжилтгүй болсноор маргааш 10 сарын 1-нд холбооны засгийн газар үндсэндээ хаагдах ийм бодит төслөл үүссэн байна. За цагийн өмнө үндсэндээ доод танхим санал хурааж арчилсан намын шууд эсэргүүцснээр за ийхүү цагаан ордон төсөвгүй болж хаагдах нөхцөл бүрдсэн байна. За үүнтэй холбоотой үндсэндээ хоёр чухал мэдээ байна. За нэгдүгээрт нь та бүхний санаж байгаа бол өнгөрсөн 100 холбооны засгийн газраас ажилчдыг сайн дураараа ажиллаа өгөх ийм санал тавьж байсан. За энэхүү саналыг бол үндсэндээ 100 мянган орчим холбооны засгийн газрын ажилчид хүлээн авсан. За ингээд тохиролцоо бол үндсэндээ ажилласаа гарсан 100 мянган орчим хүмүүсийн цалин хангамжийг 9 сарын 30 хүртэл олгохоор тохиролцсон байсан. За тиймээс эдгээр 100 мянган гаруй хүмүүсийн холбооны засгийн газрын ажлын гэрээ өнөөдрөөр ийхүү дуусгах болж байна. За үүнийг ийхүү тодотгон хэлж байгаа шалтгаан бол зарим нэгэн хэвлэлүүдээр бол өнөөдөр гэнэтийн байдлаар 100 мянгаад хүн ажиллаа өгчээ, ажилласаа хөөгдөжээ, ажилласаа халагджээ гэсэн ийм ойлголтыг төрүүлэх үйс мэдээ явуулж байна. За тиймээс үүнийг тодтогч хэллээ. Зарим бол шинэ зүйл биш. За өмнө нь засгийн газартаа тохирж ажиллаа өгсөн хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ ийхүү дуусгар болж байгаа. За ийм өдөр. За хоёрдугаарт үүнээс дутахгүйгээр олонний анхаарлыг татаж байгаа мэдээ бол. За үндсэндээ 3 хоногийн 3-аас 4 хоногийн өмнө бас мэдээ гарч ирсэн. За хэрвээ засгийн газрын шатдаун болж үйл толгой хаасан нөхцөлд зүүнийг бол цагаан ордон ашиглаж мөн олон мянган хүмүүсийг ажлаас нь хөөх ийм шалтгаан болгоно гэсэн ийм мэдээ гарч ирсэн. За үүнийг бол цагаан ордноос яамдуудад явуулсан дотоод мемо санамж бичгийг хэвлүүдээр олж авч иш татан мэдээлж байсан. За үүний нэг нотлохоо бол цагаан ордноос хэрвээ төсөв батлагдаагүй нөхцөлд за төрийн байгууллагуудыг үйл ажиллагааг шууд хязгаарлаж зогсоох ийм чиглэл өгсөн гэдэг нь тодорхой байна. За тиймээс магадгүй засгийн газрын зүгээс төсөвгүй болсон гэдэг шалтгаанаар за өмнө нь олон оролдож байсан маш олон хүнийг нэг дөр ажлаас нь халах ийм сонголтол хийж магадгүй гэсэн мэдээ байна. За ингээд ямар ч тач маргааш 10 сарын 1 26 оны төсвийн шинэ жилийн анхны өдөр юу болж өрнөхийг ажиглах үлдэж байна. За ингээд ямар ч тач зарим нэгэн байгууллагууд за нэг ялангуяа онц шаардлагатай бус байгууллагууд үүнд магадгүй музей зэрэг за мөн магадгүй холбооны өмчийн паркууд хаагдах ийм магадлалтай. За ямар ч тач өмнө нь бол ийхүү шатдаун буюу засгийн газраас хаагдаж байсан түүх байгаа. За ингээд энэ нөхцөлд бол мэдээж зайлшгүй чухал албаны хүмүүс ажиллаа гүйцэтгэх бөгөөд за ингээд энэ хугацаанд ажилласан болон ажиллаагүй хүмүүсийн цалин хангамжийг төсөв батлагдсан даруйд нөхөн олгодог ийм журамтай. За ингээд ямар ч тач Сенатын чуулган бол 10 сарын 3 хүртэл төр завсарласан байгаа. Тиймээс 10 сарын 3-наас эхлэн дахин улс төр эхлэх ийм төлөвтэй байна. За ингээд ямар ч тач өнөөдөр шөнө дунд болж өнгөрч байгаа зарим нэгэн албаны анхаарлыг татсан чухал үйл явдлуудыг товчилж мэдээллээ. За дашин дөрөвдөд хэрвээ та манай сувгийг хараахан subscribe дарж амжаагүй үзэж байгаа бол за яг subscribe дарж манай сувгийг дэмжээрэй гэж таахнасаа хичээнгүлэн өсгөр байна. Анхаарлаа хандуулсан үзэгчдэд маш их баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй болцъя.